яг бид бүхний өмнө ялангуяа залуучуудын өмнө та бүхнийг энэ дуучин өрхөд их таатай байдаг. Яагаад гэвэл үнэхээр бас дууныхаа хувьд, уран бүтээлийн хувьд залуучуудыг байлдан дагуулж байгаа. Хамтлаг бол яа харахгүй Animon хамтлаг. Ингээд Animon хамтлагийн дуучин Жанна маань өнөөдөр та бүхэнтэйгээ хамтран бүжиглэгч Амраатайгаа Латин Америк бүжиг болох Ча-ча-ча бүжгээр уулзах гэж байна. Хүлээн авцгаана уу? Havana Brown, Red One, Miss Worldwide, from Miami, Morocco, to Australia, to the world. Dale. Run them like run them, run them. When the sun goes down, 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 boy, you afraid of the dark, dark. And when the lights go out, 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 tell me, do you know where to start? Like run them, run them. Run them like run them, run them. Run them like run them, run them. Run them like run them, run them. Feel like a rush, 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 brushing past me all over my skin, skin. I can get enough, 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 'cause the beat keep pulling me in. Taking me so high, up, 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 place that I've never been. Like run them, run them. Баяр хүргэе. Хувийн дугаар 2 Animon хамтлагийн дуучин Жанна хамтран бүжиглэгч Амар. Run them like run them, run them. Баяр хүргэе. Үнэхээр их хүн болгоны бас эсвчиг нэмэгдүүлсэн бүжиг байлаа. Баяр хүргэе. Баярлаа. Ямар даруух хариултаа. Баяр хүргэе. Баярлаа. Үнэхээр ирж хүч мэдрэгдэж байна. Үнэхээр ирж хүч мэдрэгдэж байна. Хэн нэг залуу нас гэж нэг зүйлийг нэхэдсэн шүүгч бол мэдээж манай гаа очир шүүгч. Тэгвэл залуу нас. За юу нэлээ айхтар юм ярих гэдэг магадгүй шүү. Нэлээ уучлалцчи. Энэ залуу насны тухай ойлголт ухамсартай хамт яг зэрэг явдаг болов гэж би бол боддог юм л та. Тий. Тэгэхээр зэрэг залуу насны талаарх яриагаа бол хойш нь тавиад саяын бүжигийн талаар ярил л та. Саянд ингээд чача гэдэг бүжиг яалаа одоо бүжиглээ. Одоо энэ хоёр маань энэ хоёр партнер маань тэгвэл миний бодлоор ингээд нэг хоорондоо сайн тий зөгцөөгүй тийм мэдрэмж надад ирлээ. Тий тэр эмэгтэй бол одоо ингээд ийм тесрэлттэй ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар тэгээд зэрэг бяцхан ч гэсэн өөрт нь хөдөлгөөний эвслийн талаар ч гэдэг юм бүжгийн талаар ч гэдэг юм туршлага байдаг баг. Түүгээрээ ингээд явчих шиг боллоо. Харин эрэгтэй хүн маань одоо яг тэрэнд яг яаж нэмэр болов тэр талаар би бол сая ойлгосонгүй. Тайлбарыг манай орцогч маань хэлэх байх гэж. Тэрийг яг сонсомоор байна л да. Тэгээд манай партнер мөн надтай яг нэг өдрийн өмнө ингээд хамт бүжиглсэн байгаа. Тэгээд тэр байдал нөлөөлсөн байж магадгүй. Ер нь бол урлаг бол их харахад их сайхан гэгээл ингээд цагаан магаан одоо цагаан дуухан ч гэдэг юм уу цагаан маягтай ч гэдэг юм уу тийм өнгөтэй байдаг л да. Гэхдээ урлаг их өндөр хариуцлага шаардлага харгас байдлыг заримдаа үзүүлдэг.
Жана дээр бас нэг багсаг алдаа байна л да. Арай л гიშгэлтүүд нь энэ тэнд эмх замбрааг байна. Энийг чи өөрчлөөд хөлүүдээ яг хөлөө өөрөө мэдрээд өөрийнхөө биедийг оруулаад хийчих юм бол их зүгээр. Тийм тэгээд надад бол яг саяны зүгээр тийм ирчвчтэй чаача таалагдсан. Зүгээр саяны тэр миний нэг зөвлөд байгаа ганц хоёр юмуудыг өөртөө хэрэгжүүлж яриа те. Жана бол өнөөдөр надад маш их таалагдлаа. Яагаад тэгэхээр залуу охиныхоо тэр залуу насныхаа гоо үзэсгэлэн эрч хүч энергийг гоё тийм энэ бол үзэгчдэд маш их таалагдах байх гэж би бодож байна. Run 'em like run 'em, run 'em. Run 'em like run 'em, run 'em. Би бүжгийн дээр тавилт одоо энэ мондог 3 бүжигчний дунд сууж байгаа дуучин уучраас сайн мэдэхгүй. Зүгээр гэхдээ манай Жана манай өнөөдрийн бүжиглэгч нар дотроос бараг партнероо чирж авч яваад өөрийгөө илэрхийлээд яг жоохон замбраагүй юм уу харагдчихл байлаа. Гэхдээ гоё тийм ирч хүчтэй. Үнэхээр энэ гоё бас сак харагдаж чадлаа энэ шоунд яг энэ ододтой бүжиглэг гэдэг энэ шоунд оролцож байгаа хуваар их гоё тийм шоу үзүүлж чадлаа гэж би хэлмээр. Маш их хичээсэн. Үнэхээр их өөртөө итгэлтэй байна тийм ээ. Хичээсэн өнөө. Гэхдээ л биш байгаа шүү. Илүү их зүйл хүсээд байна. Илүү их зүйлийг хүсээд байгаа байхгүй юу? Тэр нь мэддэгдээд байгаа юм зү. Наана айгу тэр чухал яриа ярьсан хэрнээ цаанаа их гоё хүсэл байна. Чи нисмээр шүү дээ. Энэ задар тэсэрмээр байна шүү дээ. Бүгд хийж чадна гэдгийг мэдчихэв шүү дээ. Тийм байх. Би бол өөртөө л алаад байж шүү дээ. Тий одоо яг энэ телевиз үзэгчд ингээ харах юм бол хамгийн гоё харагдах үзүүлбэр нь болох байхаа гэж би 100% саналыг байна. Баярлалаа. Биш саналыг байна. Адил 2-2-ын харьцаатай. Ярьсан хүний хувьд бол адил 2-2-ын харьцаа. За миний хувьд Жанигийн бүжигт хаалт их ингээд дуусгах ч юм уу те нэг тэнцвүүлэх юм нэгдэл рүү болгох гэж үүрэг оногдож байгаа шиг байна л да. Юу юм бэ? Сайн зүйлсүүд бол их байла. Тэр нь юу гэвэл энэ транс чачиг хийхдээ эхнээс нь ахуулаад дуусан дуустал энэ үргэлжсэн бэлтгэлүүдийг их сайн хэлсэн байна. I can get enough, cause the beat keep pulling me in. Аяа дуусаад хамгийн сүлдэн толгой юм байсан үү те. Тэр хүртэл бүх зүйлсүүдийг олонд авцсан байна. Тэр бол бүх цогцоороо бүжгийг үзүүлж байгаа тэр зүйлсүүдээр их сайн байна. Энэ бол алтан цэцэг зүгчтэй бол би санал нэг байна. Нөгөө хоёр зүгчтэй санал нэг байгаа зүйл болохоор би партнерыг ерөөсөө бас харсангүй тий. Уг нь бол энэ эргэтэй нүдэрдээд ингээд энийгээр ингээд дамжуулаад ингээд явах хэрэгтэй шүү дээ. Тэг Жана бол мундаг байсан. Гэтэл энэ бол хосын бүжиг. За бас нэг дараагийн зүйл дээр Жана зөвлөгөө хэлж байгаа. Сая зөвлөгөөнөөс өмнө бас нэг шүүмжлэл. Чачагийн бацаахан шүүмжлэл санал нэг. Чачагийн химэл огт байсангүй. Яг зүгээр нөгөө чачаг нэгin тоон дээр сул өнжөөгөөд хоёрын тоонос хийж алах хэрэгтэй шүү дээ. Уугна тий. Чи бол хараа зогсчихсан. Тэр бүх зүйлсүүдээ байсан. Өөрөөр хэлбэл чи бүжиг гэдэг юу вэ гэхээр айгу амархан ойлголт шүү дээ. Хөгжмийг сонсоод тэрэн дээр бие хөдлөхийг бүжиг гэж байгаа тий. Гэхдээ энэ чачачи гэдэг бүжиг байхгүй юу? Тэгэхээр чачачигийн хэмэл ямар хэлээ. Энийг Жана мэдж байгаа. Гэхдээ алдаа цай бүжиглцээ өөрөө. Дээрээс нь бацаахан шүгчийн тэр энэ тэнд замбраагүй тавиад байгаа тэр зүйлсүүдийг чи засна гэдэг түрүүн толгойд өгөхөд тэр юу юм гэхэлэр чи үлмийг гадагшин дийлэг. Тэгвэл Латин Америкийн бүжгийн ташааны хөдөлгөөнүүд өөрөө гараад ирнэ. Өвдгийг маш сайн чанга байлгах тий. Өвдгийг маш сайн одоо яг энэ зогсож байгаа шиг өвдгийг өшөөс түгж дөрөв толгойд хөлнийг гойныгаа булчин чангалаад түгж. Энэ бэлтгэлийг чи бүтэн сарын турш хий. Дээрээс нь бодибилдингээр хичээлэл гой муунд чадлаг масын нэм тэрний дараа чи Латин Америкийн бүжгүүд гарч ирнэ. За тэгээд тэр шагаа үеийг сулал яг тэр шагаан дээр чангараад хөлийг чанга их болох харагдаад байна. Тэрнээс болохоор хөдөөний чинь бүрэн дүүрэн гарахгүй байгаа байхгүй. Тэгээд одоо тэнцвүүлсэн ч биш баахан шүүмжилсэн юм яриа явчихлаа. Баярлалаа шүүгч нартаа дахин баярснаа илэрхийлье. Аниман амтгийн дуучин Жана хамтран бүжиглэгч Амар нарын чачача бүжигт өгсөн эрхэм шүүгчний өмнөдгөө. 7 9 7 6 баяр үргэе. Баярлалаа. Одоттой бүжиглийн шоу нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагууд Matrix Salon, Paparazzi цэгийн, Sod Монгол Group, Нэчин Salon, CNC
Lounge Club, Арвайн үндэс компани. Эрхэм үзэгчдээ өнөөдөр та бүхэн маань сэтгэл хангалуун байгаа хаа. Ягаад гэвэл энэ сэтгэл тогтлоосон мөчийг орой болгон TV5 телевизээр үзнэ гэдэг үнэхээр бас догдолмаар. За тэгэхээр одтой бүжиглийг 3 шоу маань энэхүү амжилттай эхэллээ. Манай шилдгийн шилдэг оролцогч, 7 оролцогч та бүхэнд үнэхээр бас сэтгэл төрүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр авьяасдаг оролцогчид маань одтой бүжиглийг 3 шоунд оролцож байгааг та бүхэн маань үзлээ. Шүүгчид маань 10 өгмөр үнэхээр тийм сэтгэл догдлуулсан зүйлийг та бүхэн маань үзлээ. Бүжгийн спорт гэдэг өөрөө үнэхээр гайхалтай юм аа. Та ч гэсэн бүжгийн спортоор хичээлээрэй гэж уриалмаар байна. Одоо бүжглийн 3 шоуг дэмжиж оролцож байгаа маш олон газрууд байгаа. Үнэхээр жишээлбэл хамтран зохион байгуулж байгаа G-Mobile-ийнханд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн худалдааж өдрүүдийнхэн танхимд баярлалаа. За мөн ивент гэж байгаа Номин, за эрүүл өсөлтийн төлөө өсөлтийн нууц болсон Куркума брэнд. За дээрээс нь сэтгэлийн эрч хүч халуун дулаан энергийг мэдрүүлдэг Монгол аялал компанийханд дахин баярлснаа илэрхийлж байна. За тэгээд одоо бүжиглийн 1-2 шоуг та бүхэн маань үзсэн. Тэрнтэй бас хамтран ажиллаж байсан. За одоо бүжиглийн 3 шоутай үргэлж хамт ажиллаж байгаа бас хамтран ажиллаж байгаа байгууллагуудыгаа бас яг энэ дэвшранд баярлснаа илэрхийлмээр байна. Нийт оролцогчдийнхаа өмнөөс, нийт зохион байгуулагчдийнхаа өмнөөс, мөн нийт үзэгчдийнхаа өмнөөс Матрикс салон, Этнос салон, за Нэчин салон, за Папарацциг MN, за CNC рестораны хамт олонд, мөн Арвайн үндэс брендийнхаа хамт олонд дахин баярлснаа илэрхийлж байна. Энэ олон сайхан брэндүүд, за энэ олон хамт олонны за TV5 телевизийнхаа бас нийт ажил баамдмагш айн баярын мэндийг хүргэж байна. Үнэхээр өнөөдрийн дугаарыг дуусгамааргүй байна. Би маргаашиг тесэн ядан хүлээж байна. Маргааш орой та бүхэн маань TV5 телевизтэйгээ хамтдаа байж одтой бүжиглийн 3 шоуга үргэлжлүүлэн үзээрэй. Хайртай оролцогчоо чин сэтгэлээсээ дэмжээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа уулзцгаая үзэгчтэй. Түр баяртай. Hey,